Итгэлийн ахын дүүс та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За өглөө бүрийн үгийн үйлчлэлийн цаг үргэлжилж байна. Тэгээ өнөөдрийн цагийг Бурхан эзэндээ даатхан залбираад бүгдээрээ хамтдаа эхэлье. Халелуя, Тэнгэрлэг эзэн Бурхан аав минь танд баярлалаа. Эзэн минь та энэ гайхамшигтай цагийг өгсөн талархъя. Өдөр бүр эзэн та биднийг өөрийнхөө гайхамшигтай үгээр бас чиглүүлж байгаа талархъя. Тэгээд энэ 7 хоногт бас та бидэнд илүү талархлын талаар суралцах бас илчлэлт авах тэр гайхамшигтай боломжийг бидэнд олгож байгаа талархаж байна эзэн. Тэгээд эзэн хүннийг бүрт бас та өнөөдөр бидэнд үгээ айлдараа бас үгийг хэрэгжүүлэх хүч чадлыг дээрээс бас хоёрхан болгож өгөөрэй. Эзэн минь танд алдрыг өргөн бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Халелуя. За тэгээд бид энэ 7 хоногийн туршид хамтдаа талархлын талаар бас Бурханаас бидэнд илчилсэн илчлэлийг хүлээн авч суралцж байна. За бид эхний өдөр бүх зүйл талархах тухай. Өөрөөр бол талархал нь Есүс Христ доторх Бурханы хүсэл юм аа. Тийм учраас эзэн биднийг бүх зүйл талархаасаа гэж хүсдэг. Ямар ч нөхцөл байдалд тийм ээ ховршгүйгээр ямар ч нөхцөл байдалд зөвхөн яг л нэг хэвээр Бурханд талархах тэр талархлын зүрстгэлээр дүүрэн амьдрахыг тийм эзэн биднээс одоо хүсэж байгаа. Мэдээж энэ талархал бол тийм ээ итгэлээс үүдэлтэй болдог. Итгэлээс үүдэлтэй гардаг. Бидний итгэл өсөх тусам бидний амьдралаас талархал гардаг. Бас талархал өргөгдөх тусам улам илүү бидний итгэл минь ч гэсэн бас цааш байгаа тийм өссөөр байдаг. За мөн бас бид талархал бол итгэлийн нүд гэж тийм ээ хамтдаа бүгдээрээ суралцсан байгаа. Тэгээд өөрөөр бид нарыг харж чадахгүй олон зүйлсүүд бидний амьдрал байдаг ч гэсэн бид талархаж эхлэх үед тийм ээ бас бидний итгэлийн нүд, бидний сүнслэг нүд минь талархах олон шалтгаануудаа олдгийг бас тийм ээ бид хамтдаа суралцсан байгаа. За мөн бас талархал бол зүрхийг хамгаалдаг гэж тийм ээ бид бас суралцсан. Тэгээд өнөөдөр ч гэсэн би талархах тусам зүрх сэтгэлийг минь эзэн хамгаалж яадаг. Бас зүрх сэтгэлд минь эзэн харуул сахиулуудыг тийм ээ одоо тушаан бидний амьдралд буулгаж яадаг. Тэр агууныг нь бидэнтэй үргэлжлээд хамт оршдог. За тэгэхээр өнөөдөр бүгдээр хамтдаа талархал бол Бурханы оршихуй руу хүрэгдэг гэсэн сэдвээр бүгдээр хамтдаа ярилцаж суралцъя. За дуулал номын 100 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлийг бүгдээр уншъя. Голдон хаалгаар нь талархалтайгаар орогтун, дотор хашаанд нь магтаалтай орогтун, талархлыг түүнд өргөхтун, алдар нэрийг нь ерөөн магтагтун гэж хэлсэн байна. За талархал бол тийм ээ одоо голдон хаалгыг талархалтайгаар нээж байгаа тухайн дээр гарч байна. Тэгэхээр голдон хаалга буюу тэр гол төв хаалга талархалтайгаар нээгдэж талархлаар тэрхүү одоо тийм хашаа руу бид өнөөдөр бас нэвтэрч ордгийм байна. За тэгээд мэдээж бид хашаанд нэвтрэхдээ бид яадаг вэ? Магтаал хүндэтгэлийг түүнд өргөдөг. Тэгээд талархлыг бас бид нар түүнд өргөдөг. Энэ бол юун одоо те хашааны тухай бас юу руу орох тухай ярьж байгаа вэ гэхээр энэ бол Бурханы оршихуй руу юм аа. Итгэгч хүн Бурханы оршихуй руу орох зам нь талархлаар нээгддэг гэсэн үг. Талархлаар нээгдсэн Бурханы оршихуй дотор итгэгч хүмүүс те Бурханы хамгийн сайн чанаруудыг магтандуулж алдаршуулдаг байгаа. Заримдаа бид залбирч байх үед залбирал нь нэг л сайн болж өгөхгүй. Бурхан биднээс маш их хол байгаа мэт тийм одоо санагдах тийм үеуд одоо байдаг бол Библиэд харин бидэнд Бурханы оршихуй руу нэвтрэх түлхүүрийг өгсөн байгаа. За энэ түлхүүр бол бидний өнөөдөр тийм ээ ярилцж байгаа талархал юм аа. Тэгэхээр ах トゥ нараа талархал бол түлхүүр юм аа. Та энэ түлхүүрийг үнэхээр үргэлжид Бурханы оршихуй руу нэвтрэн орох тэр гол түлхүүр болгон ашиглаж байгаасаа гэж эзний нэрээр өрөөж байна. За талархал бол Бурханы хаанчил руу орох тэр хаалгыг нээдэг. Түлхүүр бас тэр хаалга нь бол талархал өөрөө юм аа. Тэгэхээр талархалтай зүрх сэтгэлдэр Бурхан эзэн өөрөө баяр хөөртэйгээр баяртайгаар бидний дээр тэр залрам бууж ирдэг юм аа. Билли Грэхэм талархлын тухай бас нэгэн чухал ишлэлийг хэлсэн байгаа. За тэр ингэж хэлсэн байна. Талархлын зүрх бол залбиралд хүч өгдөг түлхүүр юм аа гэв. Бурханы оршихуйг нээдэг хаалга юм аа гэж тийм ээ хэлсэн байна. Тэгэхээр талархлын зүрх нь залбиралд минь хүч өгдөг түлхүүр. Залбирлыг минь цаашлуулах, залбирлыг минь цаашлуулж Бурханы оршихуй руу орох тэр хаалгыг нээх түлхүүр нь болохоор бидний тийм ээ Бурхандаа талархах талархал юм байна. Мөн Бурханы оршихуйг
нээдэг хаалга гэж те. Яг дуулал дээр те дуулал 100 дээр бас Бурхны магтсантай адилхан оршихуйг нээдэг хаалга гэж те хэлсэн байна. За талархал бол Бурхантай уулзах хүртлэх тэр сүнслэг замыг үргэлжид бидний амьдралд нээж өгч идэг байгаа. Тийм учраас өнөөдөр бүгдөө энэ цагт ч гэсэн тийм хамтдаа бүгдөө талархацгаая. Талархын өмнө өчигдөр өнгөрсөн өдрүүдэд би ямар зүйлд илүү тийм ээ одоо гомдолтой байсан бэ? Гомдол надад байсан бэ? Эдгээр гомдлууд нь магадгүй танд байсан бол яг одоо та үүнийг талархлаар солиорой. Эзэнтэй харилцах харилцаанд чинь альва гомдлууд та төсвөр төвчээргүйгээсээ болоод бид хүлээж чадаагүйгээсээ болоод тээж авч ирсэн альва шаналл гомдлууд бидний амьдралд байсан бол яг одоо талархлын түлхүүрийг бид ашиглаж Бурхны оршихуй руу орох ёстой. Тэгээ бүгд хамтдаа талархан залбираад тэгээ өнөөдрийнхөө цагийг хамтдаа дуусгая. Хайртай Тэнгэрлэг эзэн минь танд баярлалаа. Эзэн минь Бурхан минь та энэ цагийг бидэнд өгсөн талархаж байна. Тэгээд эзэн бас талархал бол Бурханы оршихуй руу орох уу таалгыг нээдэг. Бас талархал Бурханы оршихуй руу нэвтрэх түлхүүр юм ааш та бидэнд өнөөдөр зааж сургасан. Эзэн минь бид өнөөдөр альва гомдлыг, альва гомдол шарахыг хамгийн түрүүнд гомдлыг өртөл болгон тавих биш харин залбирал болгоныхоо ихэнд, магтаал болгоныхоо ихэнд бидний итгэлийн амьдрал Бурхантай харилцааны ихэн болгонд бид талархлыг өмнөө тавьж талархлаар дамжуулан Бурхан таны бидний амьдралд хийдэг олон гайхамшигтай нэгүслийг талархлын энэхүү оршихуй дотор бид нар хүлээж авахыг хүсэж байна эзэн минь. Тиймээс эзэн минь та биднийг гомдолтой итгэгч нар байхаас илүүтэйгээр үргэлжид талархдаг итгэгч нар болгон та биднийг өөрчилж шинжилж өгөөрэй. Эзэн Бурхан аамын танд баярлалаа. Алдар магтаалыг өргөж байна. Бидний эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Аамен. За эзэн та бүгдийг ивэх болтугай.